За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай синдикат ярилцлага нэвтрүүлгийн маань ээлж тусгай дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид Америк нэгдсэн улсын цахиурын хөндийдөх Google-ийн төв оффист ажилладаг софтвер инженер Батулгыг зочноор өрөөд авчираад байна. Монголда тавтаа морил. Тэгээ бит хоёр өнөөдөр аж үйлдвэрийн дөрөвт хөвсгөл гэдэг сэдвээр хөрөлдөх гэж байна. Тэгээд энэ нэр томьёо бол сүүлийн ялангуяа 2-3 жил ер нь баг шийдвэр гаргагчдын хувьд баг модны угалчлаа та хүмүүс болгоо хэлдэг. Гэхдээ бас хувьсгал гэхэлэр зарим хүмүүс жинхэнэ хувьсгал шиг ингэж ойлгоод бас буруугаар хэрэглэх гээд байсна ганц хоёр кейс би мэднэ. Тэгэхээр яг энэ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг чинь яг юу юм бэ? Яг юу гэж томьёолдیں۔ 1 2 3 дугаар хувьсгал нь ер нь яг юу байсан? Яагаад энэ дээр юм ач холбогдол өгөөд энэ сүлээд? За яг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг ингээд definition-ыг нь унших юм бол зөндөө урт юм байгаа ингээд драанээсээ одоо химэл оюунаар одоо юмыг бодоод энэ. Гэхдээ тэр definition-ээс илүүтэйгээр 1 2 3 дугаар хувьсгалын талаар тавчхан яриад ингэх юм бол илүү ойлгомжтой болох юм шиг санагдчихлаа л да. 1-р хувьсгал гэх юм бол бид нэр за яг ерөөсөө steam engine анх гарч ирээд одоо зөвхөн одоо үн цэнийг бүтээхэд зөвхөн хүний хөдөлмөрөөр бүтээдэг байсан бол анх удаа одоо үн цэнийг бүтээхэд капитал орж ирж байна. Тэгээд уурын машин гэсэн тийм уурын машинаас болоод. Тэгэхээр тэрнээс болоод ерөнхийдөө ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр том хэмжээний үн цэнийг бүтээхийн тулд за олон хэмжээний хүний хөдөлмөр хэрэгтэй, үүний тулд боолууд хэрэгтэй байсан бол энээс эхлээд капитализм руу шууд шилжиж байгаа. Ерөөсөө энэ нь болохоор зүгээр л одоо steam engine бий болсноор л ерөөсөө нийгэм төр чигтээ өөрчлөгдөж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр 1-р хувьсгал гэдэг нь бол ерөнхийдөө тэгж ойлгоход дүр зураг нь ер нь буурч байгаа. 2-р хувьсгал гэх юм бол 2-р хувьсгалыг нь болохоор яг тэдэд гэж хэлэхэд жоохон хэцүү. Гэхдээ яг маш энгийнээр бол ерөөсөө Ford машинаар л төсөөлөхөд болох юм шиг санагддаг. Ford түүнээс өмнө бол юу байсан бэ гэхээр хүний хөдөлмөр капиталаас үн цэн бүтдэг. Тийм болохоор капиталтай хүмүүсийн үн хөрөнгө нь өсөд байдаг. Илүү үн цэн бүтээхийн тулд капиталаа нэмэх эсвэл хүний бага цалингаар ажиллах. Ерөөсөө л ийм л хоёр сонголт ус. Тэгэл капитализм чи өөрөө хямралд ороод яг ийм үе болж явах үед одоо Ford анх гарч ирээд ерөөсөө үн цэнийг бүтээхэд зөвхөн капитал хүний хөдөлмөр хоёр биш. Тэр нь оюуны потенциал хэрэгтэй маа. Энэ одоо тэр лайны чинь бүгдийг нь өөрчлөөд маш өндөр цалинтайгаар хүмүүсийн ажиллуулсан мөртлөөсөө маш өндөр одоо үн цэнийг бүтээж чаддаг ийм үйлдвэрүүдийг анх бий болгоо. Тэгээд энэ бол 2-р хувьсгал. За 3-р хувьсгалыг бол бид нар сайн мэднэ. Энэ бол одоо мэдээллийн технологи, интернетийн хувьсгал гэж нэрлэдэг тийм. Одоо тэгээд 4-р хувьсгал руу ороод ирэхээр бас их том өөрчлөлт орох гэдэг л да. Одоо 2-р хувьсгалаас илүү том өөрчлөлт орж ирэх. Энэ нь болохоор юу гэхээр хүний хөдөлмөрийн одоо үн цэнийг бүтээхэд хүний хөдөлмөрийн оролцох хэмжээ нь багасах гэдэг. Ерөөсөө л капитал, оюун ухаан хоёр багт үн цэнийг бүтээх боломжтой болох гэдэг. Хүн роботик химэл оюун ухааны хэлж гинөө яг хүний оюун ухааны. Хүний оюун ухаан. Тэгэхээр хүн роботик бүтээгээд робот бусдыг бүтээн л гэсэн. Тэгэхээр маш том хэмжээний үйлдвэр байгуулад, олон хүн ажиллаад хүмүүс ингээд одоо хөдөлмөрлөж үн цэнийг бүтээдэг байсан бол энэ багасаад ерөөсөө л оюун ухаан, хүний оюун ухаан дээр нь капитал байхад үн цэнийг бүтээх боломжтой. Тэгээд яг ингэж ойлгох юм бол ерөөсөө энэ дээр ингээд за тэр химэл оюун чинь ямар үүрэг бариалтай юм, роботууд гэдэг нь ямар үүрэг бариалтай юм, 3D printing гэдэг нь одоо энд ямар үүрэг бариалтай юм гэдэг нь бүгд гараад байна лээ. Тэгэхээр ийм олон зүйлүүд нэгдсэний үндсэн дээр ерөнхийдөө тэр аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг нь энэ үн цэнийг бүтээх одоо тэр томьёо нь өөрөө өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр яг давуу талуудыг мэдээж хүн болгон судлаач болгон шагшиж магтаад бичиж байгаа. Гэхдээ ажил эрхлэлч гэдэг юм уу те эдийн засагт одоо иргэдийн тэгш оролцооч гэдэг утгаараа бас ялангуяа хөгжиж байгаа улсуудын хувьд жоо сөрөг тал гарах уу? Ягаад гэвэл тий робот хамаг ажлыг хийж байгаа ч одоо. Харин тийм тэр бол одоо яах аргагүй л одоо бий болж байгаа л үндсэн одоо сөрөг талууд нь юм да. Тэгэхээр хамгийн анхны одоо яг энэ дээр бол одоо гол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол технологи нь бол химэл оюун байх баг л та. Тэгэхээр химэл оюуны одоо яг биднэрт одоо гарт баригдаж нүдэнд мэдрэгдэхүүц хамгийн одоо анхны бүтээгдэхүүн гэвэл одоо өөрөө явдаг машин байна л гэж төсөөлөд байгаа л да. Тэгэхээр өөрөө явдаг машин гарснаар зөвхөн Америкт гэхэд бараг 2-оос 3 сая хүний ажлын байр байхгүй болох гэж байна. Тэгээ энэ нь бол одоо нэг 5-аас 10 жилийн дотор одоо болох үйл явдал. Тэгэхээр чи энэс чинь одоо болоод
нийгэмд өөрөө ямар өөрчлөлтүүд гарах уу, энэнд яаж бэлдэх үү гэдэг асуудал. Хоёрдугаар гэх юм бол энэ өөрөө технологиг эзэмшиж байгаа. Тэгээд капиталтай улс орнуудад бол илүү сайн тал. Давуу тал бол явчихдаг. Нөгөө орнууд чинь хуучин хөдөлмөрийн хөлс нь хямд газруудад үйлдвэрүүдэд барьдаг байсан бол одоо бүгдийг буцаага татчихж байгаа ч тэгээ хиймэл оюунд суурилсан жижигхэн үйлдвэрүүд цөөхөн хүн ажилдаг тийм. Тэгээд маш их үнцнийг бүтээдэг. Гэтэл тухайн хугацаанд одоо хөгжиж амжаагүй байгаа одоо технологи байхгүй, одоо хөрөнгө байхгүй улс орнуудын хувьд бол энэ нь бол маш том хязгаар бол явж байна. Одоо ямар нэгэн байдлаар зөвхөн одоо үйлдвэрүүдийг татаж авчираад хөдөлмөрлөөд үнцнийг бүтээх боломж нь бол хязгаарлагдаад байна. Тэгэхээр давуу талч байна, сул талч бас гарахаар байна тий. Ялангуяа аж үйлдвэрийн 4-р өсөлгээ ярихаар 2-3 ийм нэр томьёог заавал ингээд ассоциац болж холбоос болж айгүйх явдаг л да. Одоо хиймэл оюун ухааныг нь хоёр дахь нь quantum computing гээл энэ төргээ тий. Тэгэхээр энэ хоёрыг нэг айгүй энгийнээр тайлбарлаад өгч. Яг юу илээ? Хиймэл оюун гэхэлэр яг хүмүүс мэдээд идэг мөртлөө яг ингээд тий утгыг нь яахлаар цаанаа яаж ажилдیں۔ Барьж болмоор юм байд юм уу цаанаа гээл тий. Тэгэхээр хиймэл оюун ухаан бол яг сүүлийн үед ингээд яг одоо математик томьёоллынхоо хувьд ч юм уу ингээд өсрөнгөө хөгжсөн юм бол байхгүй. Хамгийн гол нь бол тухайн хугацаанд бид нарын нэг компьютер хийх одоо хүчин чадал нь өснөөс болоод яг энэ чинь ингээд хэрэглээнд ороод ирэх хэмжээнд хүрээд ирлээ л дээ. Тэгээ үүн дээр тулгуурлаад суур одоо инфраструктур юмнууд нь ихэнхэд нь бүрдээд эхэлжлээ. Тэгээ хамгийн ихний ерөнхийдөө яг л гарч ирэх зүйл бол одоо өөрөө явдаг машин л гэж төсөөлж байгаа. Тэгэхээр хиймэл оюун гэх тэнгуут яг ингээд нэг хүн шиг ярьдаг ч юм уу, хүн шиг роботыг төсөөлөд байдаг. Гэхдээ энээсээ илүүтэйгээр бол ерөөсөө яг тэр үйлдвэрийн лайнууд дээр ч юм уу эсвэл одоо Google дотор одоо зөндөө олон хүний бичдэг байсан алгоритмуудыг одоо бүгдийг машин learning-оор сольж авсан шээ. Энэ бол айл эртний процесс бол яваад эхэлсэн байж байгаа. За яг одоо хот байгаа юмнууд бол топикууд бол хиймэл оюун байна. Гэхдээ дараа нэг 20 жилийн дараа ч юм уу 30 жилийн дараа одоо бас дараагийн одоо өөрчлөлтүүдийг авчрах технологид бол энэ quantum computing яхаарахгүй орж байна л да. Google ч гэсэн ерөөсөө quantum computing дээр бол маш их анхаарч. Тэр нь ерөнхийдөө хэлэхэд асар өндөр хүчин чадалтай компьютер л гэсэн үг. Quantum гэхээр одоо. Тий, ерөнхийдөө бол тэгж залгаж болно. Маш одоо бол хагас дамжуулагч нь бол маш олон одоо багасгаад нэг тэдэн нанометраас илүү багасгаж чадахгүй байгааг ерөөсөө жинхэнэ бүр атомын түвшинтэй авчих боломжтой болно. Хиймэл оюун ухаан машин learning хоёр чинь нэг зоосны хоёр тал уу? Арай бас өөр ойлголт үлээ явчих уу? Ерөнхийдөө нэг зүйл гэж ойлгож байна. Тэгэхээр machine learning гэдэг маань болохоор яг машиныг яаж одоо сургах уу гэдэг технологи гэж болж байна. Хиймэл оюун гэхээр одоо хүний оюун ухааныг яаж машинаар одоо илүү product талдаа бол хиймэл оюун гэж нэрлээд яг тэр процессыг нь бол machine learning гэж нэрлэж байгаа. Яг хоо эхний нөгөө прототипууд гараад бас аюу олон жишээнүүд мэдээгээр бид нар хараалаа л да. Тэр нөгөө IBM-ийн Watson билүү те. Шатар матраар очиод байгаа дэлхийн аварга. Тэгээд сая Дубайд илүү нөгөө София гэдэг нөгөө робот эмэгтэй те. Тэгээ сүүлд чинь бас миний авсан мэдээлэлээр сая хэдхэн сарын өмнө Австралийн Рио Тинто нөгөө анхны нөгөө жолоочгүй галт тэрэг нөгөө ачааны нөгөө нүүрс мөрс төмөрийн өдрөө зүүдэг гэдэг ингээд аль хэдийн практик дээр нэвтрээд эхэллээ л дээ. Тэгэхээр энэ мундаг ололт амжилтыг одоо Монголд ашиглах боломж нь хэрэг энэ хурдтай хөгжил төвшил бидний оруулах оролцоо ялангуяа энэ гадаад яг нарийн мөрийн мэрэгчлэрээ сурч ажиллаж байгаа монгол залуучуудын хувь нэмрийг юу нь яаж харж байгаа вэ? За одоо мэдээж зэрэг бүхэл газар одоо яаж оролцох уу, яаж хийх үү гэдгийг судалж байгаа болохоор ингэсэн тэгсэн гэдэг бол нэг хүн хэлж болж байгаа л та. Гэхдээ мэдээж зэрэг энэ маш их оролдлого хэрэгтэй байна. Тэгээ оролдохын тулд одоо жишээлхэд за хиймэл оюун гэдэг чинь нэг 20 жилийн өмнө сургуульд яг хиймэл оюун гэдэг одоо мэргэжлийг сонгож байхад бол энэ чинь бол ямар хол зүйл юм шиг санагддаг байсан л да. Гэтэл өнөөдөр бол яг ингээд дагаад хүрээд ирчлээ. Тэгэхээр одоо бол бид нар нийтээрээ тэр хиймэл оюун гэж зүйлийг оролдож үзээд хийж үзээд зарим нь бол бас тэр quantum computer ч юм уу одоо дараагийн юм руу бас одоо орж үзэх юм л
оролдлого хийж яах нь чухал байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалч бай ямар нэгэн одоо юм томоохон өөрчлөлтийн үед бол боломжууд бий болдог. Тэгээд тэр боломжуудыг эрэхэд хэн бэлэн байна тэрэнд л хамгийн одоо ер нь бол тэрэнд яаж бэлтэх үү? Зүгээр боломж олтоход бид нэр яаж тэрэнд бэлэн байх вэ гэдэг нь илүү чухал байна. Одоо сүүлийн үед бас яригдж байгаа гол одоо амжилттай хэрэглэж байгаа технологи нь блокчейн бол яхаар гоорох бах тий. Тэгээ энэ бас үндсээрээ боловсрол эрүүл мэндийн системийг ороод авилгаас ахуулаад төрийн бүх үйлчлэгээ ингээл баг нотроо хүртэл ингээл баг байхгүй болох юунууд байгаа даа шүү тий. Тэгээ энэ бүх зүйл яг Монголд яригдаад зарим нэг төслүүд хийж байгаа боловч бас ингээд коммершил ч юм аа өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй байна л да. Амжаагүй нэг шалтгааны нь болохоор би зүгээр ховдоо анзаарахтаа хүмүүс сонсоод байгаа мөртлөө бас нэг итгэж өгөхгүй л байгаа юм л да тий. Тэр биткойн гэл одоо тий нэг юм intangible юм одоо бит бос юм сатоши гэл эзэн мэддэхгүй ингээл хүн байгаад байдаг тий. Тэгэхээр энэ ингээд зарим хүмүүст бол ингээд үлгэр давгүй юм шиг санагдаж байгаа хэл та. Стил надад ч гэсэн зарим юм яг тийг санагдав. Тэгэхээр энэ бүх технологийн ололт амжилт ингээд богино хугацаанд яг бодиттой энэ хүний өдөр тутмын хэрэглээ болно гэдэг та өөрөө хэр итгэлтэй байгаа. Эсвэл зарим нь ингээл бас технологийн камераач өссөн шүү дээ. Янз бүрийн туршаал амжилтгүй болоод дампуураад дахин шинээр гарч ирээл бас тийм юмны тренд явж гин үү? .com-ийн нөгөө хөөс гэдэг шиг тийм нэг юм хөөс яваад байна уу? Эсвэл яг бас бүр бодиттой сериусны санаа технологийн тренд ирчээд байна уу? За яг блокчейн технологийн хувьд бол яг энэ хэлбэрээрээ байх нь үгүй юу гэдгийг бол мэдгүй. Гэхдээ ямар ч хэл байсан энэ бол бас нэгийнхэн том хувь нэмэр оруулж байгаа технологи л та ямар нэгэн байдлаар бид нар бол хүнийг бол хязгаарлах боломжтой, буруу зүйл хийхээс хязгаарлах боломжтой. Тэр хүн чинь өөрөө бүх хүн амьтан бүгд ДНХ-с бүтэж байгаа ДНХ-ийг нь одоо ямар нэгэн байдлаар хязгаарлах тэр хүнийг одоо болиулах боломжтой болж роботыг бол их боломж бол байхгүй. Бид нар чинь яг адилхан ДНХ-с бүтээгүй учраас. Тэгэхээр магадгүй блокчейн чинь хэмэл оюуныг одоо хязгаарлах одоо тий ямар нэгэн одоо энэ зүйлийг хийж болохгүй гэд хэлсэн байх хизээч чадхааргүйгээр энийг имплементашн хийх хоёр бол бас ялгаатай. Тэгэхээр тийм зүйлд ч хэрэглэгдэж магадгүй ямар ч хэл байсан энэ технологи бол энэ хэлбэрээрээ эсвэл арай нэг өөрчлөгдсөн хэлбэрээр бол хэрэглэгдэх байх гэж бодож байна. Зүгээр ер нь манайд ингээд яагаад тийм хүн болгон сонирхоод байгаа боловч хэрэглээ болж чадахгүй, яг технологи нь нэвтэрж орж чадахгүй удаад байгаа шалтгааныг би бол инженеруудын дутагдал гэж ер нь харж байгаа. Одоо хүний нөөцийн дутагдал. Яа харахгүй одоо ингээд хэдхэн одоо сүүлийн хэдхэн жилийн дотор технологийн компаниудын тоо бол маш олон боллоо шүү дээ Монголд. Тэгэхээр нэг хэдхэн компани нэмэгдэхдээ ерөөсөө хүний нөөцийн тоо гэл эрс буураад хүн алтгой болчихж байгаа. Тэгэхээр бид нэр хэрвээ энэнд урдчлаад бэлдсэн энүүхэнд нэг ийм хэмжээнд одоо хангалттай хүний нөөцтэй болцсон байсан бол бид нар хамаагүй илүү урагш явах боломжтой. Тэгэхээр одоо болдог бол нэг 5-10 жилийн дотор энүүхэнд нэг 10,000 инженертэй тэгээд Silicon Valley-д нэг 1000 инженертэй нэг иймэрхүү хэмжээнд хүрчих юмсан л гэж. Энэ дээр яг бодиттой бодож төлөвлөж байгаа төслүүд байгаа юу? Яг Монгол инженеруудыг бэлдэх. За ер нь бол маш олон оролдлогууд гарч ирж байна л да. Ямар ч хэлсэн заавал одоо нэг ингээд боловсролын системийг өөрчлөх энэ төр гэж юм томоор харалхгүйгээр 10 жилийн хүүхдүүдэд програмчлалын хичээлийг заадаг, зуны сургалт ч юм уу эсвэл хичээлийн гадуурх програм иймэрхүү байдлаар бол маш олон орлого гарч ирж байгаа. Энэ ч гэсэн сайшаалтай. Тэгээд ямар ч байсан энэ хүн болгон инженеруудын тоог өсгөх хэрэгтэй байна гэж харж байгаа болохоор энэ бол ойрын хугацаанд ямар ч байсан биелэл болох байна. Би одоо Google компани талаар асуухгүй байж болохгүй байх. Одоо Google компани нийтдээ одоо хэдэн жил ажиллаж байлаа Солонгосын офисыг оролцуулах юм бол за 11 жилтэй болж байгаа. Тэгэхээр бид нар бас Google гээд өдөр тутмын хэрэглээ болцсон мөртлөө бас яг нарийн ширээний мэддэг хүмүүс бас тийм ч олон биш байх. Тэгээ YouTube, Instagram энэ төр ч одоо ингээд баг охин компани нэг продакт болоо явж байна те. Нэг юм групп дотор явж байна. Instagram болохоор Facebook те. Манайх болохоор YouTube, Android те. Тэгэхээр яг Google компани маань өөрөө яг үндсэн бизнес, core бизнес нь одоо юу болж байна те. Энэ аж үйлдвэрийн дөрөвдөх хувьсгалтаа уялдаад
ирээдүйд 5, 10, 20 жилийн бизнес төлөвөө трендийг яаж харж байгаа юм бол шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүлжлийн талаарх мэдээлэл хэрвээ нууц биш бол хуваалцах болох уу? Яг Google компани тухайд бол нэг тийм нууц юм байхгүй, ерөнхийдөө бүх юм ингээ паблик гараад явдаг л да. Гэхдээ ер нь бол одоо болтол ер нь бол нийт одоо гол орлогынх нь их усүр нь бол search. Тэр дундаа одоо зар сурталчилгаа хിവэрэ байгаа. Гэхдээ энэ дээр бол одоо Google Play байж болно, одоо YouTube TV, YouTube Contents гэдэг одоо контентын бизнесүүд бас нэмэгдэж байна. Тэгээд дараагийн алхмууд нь бол ер нь хэмэл оюунтай холбоотой TensorFlow гэж одоо яг хэмэл оюунд одоо хэрэглэгддэг core алгоритм одоо төлөвүүдийг нэгтгэсэн юм open source байж байгаа. Энэ дээр бол маш их хөрөнгө зарцуулж байгаа. Тэгээ хэмэл оюунд одоо хэрэглэгдэх тэр машинуудыг дизайн хийх, чипийг дизайн хийх ажилд ч гэсэн маш их хүчин чармайлт гаргаж байгаа. Тэр илүү бүр хардвероор орж ирсэн үү тий? Софтоос агаад. Тэгэхээр яг хөө бүр одоо хагас дамжуулагч үйлдвэрлэх биш ч гэсэн ямар ч байсан энэ хэмэл оюунд одоо хэрэглэгдэх машиныг дизайн хийх хэмжээнд бол ямар ч байсан орж байгаа. За тэгээд дээр нь бол өөрөө явдаг машин байна. Waymo гэдэг одоо бол өөрөө явдаг машин байна. Өөрөө 5 үе шаттай. 4-р үе шат нь бол заавал жолооны ард хүн сууж явах хэрэгтэй. Гэхдээ машин өөрөө явна гэсэн концепт байж байгаа. 5-дугаарх нь бол жолооны ард хөнгүүгээр явах. Тэгэхээр одоо бол 4-р үе хүртэл нь бол дуусгацсан. Ингээд 5-дугаар үелээ орно гэдэг. Тэр нэг 10 жилийн дотор бол хүрэх тийм төлөвлөгөөтэй. Ер нь Google компанид яг дэлхийд даяар ойролцоогоор хэдэн монгол залуучууд ажилладаг вэ? Тийм тоо статистик байдаг уу? За сүүлийн тоогоор бол нэг 16 орчим хүн болсон байсан. Тэгээд яг одоо инженерингээр бол нэг 9 хүн байгаа. Бүгдээр Америкт уу Солонгос янз бүр. Янз бүрийн офисууд. Хамгийн олуулаа нь Америкт юм тий. Тийм байна. Гэтэ Америк маань өөрөө бас олон хотуудтай болохоор бас зөндөө таарсан л байна. Одоо Google-д энэ олон жил ажилласных одоо юу гэдэг саяхныг хүртлээсэн Google дээр Монгол гэж байдаг байсан тий. Монгол Google Translate-ээр ингээд ороод улам хөгжөөл явж байна. Ерөнхийдөө бусад функцүүд дээр одоо Монгол улстайгаа наах одоо тийм боломжууд юу байна? За сүүлийн үед болохоор бас нэг ажил маань бас яг тэрэн дээр төвлөрч чадахгүй ер нь бол нэлээд жоохон хаягдаад байгаа талтай л та. Гэхдээ ихэнх үедээ бол яг бүр яг энэ зорилгоор одоо Монголд одоо хүмүүс авчираад судлаад маркетинг судлаад ийм продакт хэрэгтэй байна гэд яг одоо локал амбассадор маягаар нэлээд удаан ажилласан. Энийхээ ажлынхаа хажуугаар одоо Монголд яг ийм продактууд нь одоо илүү хэрэгцээтэй байна. Одоо тэгээ тэр тиймүүдтэй нь холбогдоод энэ ажлуудыг энд болохоор хийж чадсан ч зүйл байгаа, чадаагүй ч зүйл байгаа. Тэгээд яг тухайн үед хамгийн гол хийж чадаагүй зүйл болохоор энэ Google-ийн төлбөрийн систем байгаа. Одоо болтол ерөөсөө яг оруулж чадаагүй, орж чадаагүй. Шалтгаан нь юунд дээ? Ягаад шалтгаан нь болохоор яг за ингээд олон улсын яг банкны системтэй ингээд яг адилтгах төвшөнд хүрчих юм бол шууд орох боломжтой. Тэгээ тийм биш бол заавал тэр одоо локал орчинд нь зориулж тусгай development хийх хэрэгтэй болчихлоо. Тэгээ энэ өөрөө илүү их зардалтай. Тэгээ энэнийг болохоор яг тухайн байгаа тим нь бол бүх газар ингэж хийх ресурс хүрэлцэхгүй тиймэрхүү байдалтай. Тэгэхээр манай банк санхүүгийн салбарын төлбөрийн дэд бүтцийн стандарт нь Google-ийг одоо хангахгүй байна гэсэн үг шаардлагыг гэж ойлгож болох уу? Яг уу амархан холбочих хэмжээнд бол биш гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол ерөөсө тухайн үед хийж чадаагүй. Тэгэхээр одоо ч гэсэн бас хамгийн хүндрэлтэй зүйл нь энэ үү. Тэрнээс биш бусад одоо Google-ийн бусад продуктуудыг монгол хэл рүү хөрвүүлэх, Google Translate-ийг одоо монгол хэл дээр оруулах энэ төргээд бусад зүйлүүд нь бол тухайн багуудтай холбогдоод ямар ч байсан болцсон. Жил гарны өмнө хоёулаа нэг Америкт уулзж хахад бас нэг одоо бидний нөгөө мэдрэхүү 3-4 хэмжээсээр юмыг хардаг байсан бол одоо танаа дээр судлаачд 10 гаруй хэмжээсээр те юм зам харж байгаа судалж байгаа. Дээрээс нь ингээд бидний мэддэг бас хамгийн жижиг игэл бөөмс протон нейтроны бүр дараагийн те төвшний нэгжүүд энэ төргээл сонирхолтой яриа ярьж байсан. Энэ талаар бас дахиад маш энгийнээр манай үзэгчдэд ер нь энэ
математикийн шинжилгээ ухаан, технологийн өндөр ололт амжилт биднийг юу хаашаа хөтлөөд байна те. Энэний үр дүнд яг практик амьдрал дээр бас ямар огцом эерэг болон сөрөг өөрчлөлтүүд гарах боломжтой талаар нэг болж жишээгээр гоё тайлбарлаад өгөөч. Яг одоо ингээд квантум физик судалдаг ч юм хүн биш болохоор бас яг ингээд тодорхой юм бас хэлж чадахгүй байна л да. Яг зүгээр яг сонирхож унших судлах дуртай. Гэхдээ за биднес ингээд нэг эндүүрл яваад тах шиг байгаа нэг юм нэг сүнс мөс ч юм уу нэг юм нэг өөр юм яриад л ингээд шинжлэх ухааныг шал өөр юмтай холбох гэдэг. Энэ бүх зүйл болохоор ингээд үсэх юм бол эцэст ерөөсөө бүх зүйл ингээ математик байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ер нь за химэл оюуныг судалж яхад ч гэсэн эцсийн вариантанд яг бидний тарих гэдэг чинь зүгээр л яг л компьютер ерөөсөө л математик тэн дээр яг тодорхой функцүүд л ажиллаж байгаа зүйл. Тэгэхээр бол ер нь математикаас холдож болохгүй юм байна л гэсэн эцсийн одоо дүгнэлтэнд хүрсэн би л. Тийм сонирхолтой тийм хувьтай сонирхоод уншиж яхаар ерөөсөө зөвхөн одоо манай дэлхий одоо бидний энэ хүрээлэн байгаа орчин биш ерөөсөө бүр хорвоо ертөнц тэр зэгтээ ингээл хэдхэн функц дээр ингээд тогтчихээд энэ хүн ямар сонирхолтой. Тэгээ яг тиймэрхүү зүйлүүдийг сонирхож унших дуртай. Тэр бүр 4-5 хэмжээсээс дараагийн ийм олон хэмжээсүүд гэдэг чинь хэр бодиттой юу вэ? Эсвэл зүгээр онлайн түвшинд явж байгаа юм уу? Тэр згсэн онлайн төвшөнд л явж байгаа зүйл баг. Тэрнээс иш болол яг бодитоор одоо математик томьёонууд л байхаас биш бодитоогоор яг ийм зүйл байна гэж одоо тайлбарлаад хэлсэн хүн бол байхгүй тийм л төвшөнд. Юм блэ зүгээр сонирхоод үзэхэд бол математик гээд ярьсных сүүлийн үед бас яг бас нэг хэлэхэд ингээ боловсрал яг хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдэг яриа бүр тоглоомын төвшөнд биш заримдаа ингээд айгу сериосны төвшөнд ингээд яригдчихэж байгаа ингээд сошиал медиа суугуудаас ингээд анзаарэгдэад байгаа байхгүй юу. Бараг сэтгэл байхад болчин те боловсрал бол. Гэхдээ яг хөө тэгэл боловсралыг яаж ойлгож байгаас хамаарч байгаа. Тэгэхээр боловсролын үн цэнийн талаар та яг ямар бодолтой байдаг вэ? Ялангуяа энэ популизм ч гэдэг юм уу те энэ мэдээллийн юм зөрүүтэй том гаптай энэ орчинд бид нар ингээд бас заримдаа бас өөрсдөөсөө чичмээр санаа зовмоор юм үйлдэлүүд баггуул гарах боллоо л доо боловсролыг үл тоосно. Тэгэхээр боловсролыг яаж та тодорхойлж харж байна? Энэний ач холбогдол энийг яаж одоо ингэж үн цэнд оруулах хэрэгтэй юм бол ялангуяа энэ шилжилтийн үед явж байгаа монголчууд бид нар шиг залуу нийгмийн хувьд. За бидний тухайд яг боловсролыг янз бүрээр ингээд харж байгаа, өөрчлөгдөж байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ зүгээр дэлхийд даяар ерөнхийдөө боловсролыг харж байгаа өнцөг нь баг зэрэг өөрчлөгдөж байгаа. Гэхдээ тэр нь бол ямар учраас тэгж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр за яг тулгарсан асуудлуудаа тухайн үед нь сураад байвал яадгийн л гэсэн ойлголт яваад байгаа л да. Гэхдээ энэ нь өөрөө давуу талч байгаа, сул талч байгаа. Миний бодлоор бол энэнийг одоо өмнөх боловсралтайгоо зүгээр нэмж хэрэглэх зүйл болохоос тэр төрүүлж сурхаа болоод ингэчээ гэдэг бол илүү сул талтай юм шиг харагддаг. Яагаад тэгэхээр за бид нар одоо жишээлхэд за тригонометрик гэхэд магадгүй амьдралдаа маш цөөхөн хүн хэрэгжилж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр яагаад чухал юм бэ гэхээр энэ бол зүгээр л тархины одоо дасгал болохоос ш тийм фитнес болохоос ш тэгээд эсвэл problem solving хийдэг тэр техникийг эсвэл тийм одоо дадлыг авч байгаа болохоос ш энэ өөрөө яг тэрнийг хэрэглэх гэж сурж байгаа зүйл бас биш. Одоо жишээлбэл арифметик яагаад сурах шаардлагатай ингээ манай нэг багш надад тэгж тайлбарласан баг. Чи арифметикийг яагаад бид нар сурах хэрэгтэй юм бэ? Тэртээ тэргүй нэг квадрат тэгштгэл бичээд юм уу систем тэгштгэл бичээд 6 дугаар ангитай систем тэгштгэл бичдэг болчиход тэр арифметик 3 жил 4 жил сурсан арифметик ямар ч хэрэг байхгүй. Гэхдээ яагаад заавал тэрнээс өмнө арифметик үзэх хэрэгтэй юм бэ гэхээр энэ нь бол ерөөсөө тархины дасгал бид нэр problem solving хийх тэр чадварыг л сурч авч. Тэрнээс биш энийг цаг нь ирэхээр асуудлыг цаг нь ирэхээр шийдэжээ. Бид нар бол за энэ насандаа хүн төрөлхтний нэг ганц юм уу хоёр асуудлыг шийдэж чадвал их юм ихэнх асуудлыг шийдэж чадахгүй л өнгөрөх байхгүй. Тэгэхээр тэрнийг эрхийг хүлээж авах уу эсвэл ямар нэгэн байдлаар problem solving хийдэг тэр одоо чадвараа дэвшлүүлж явах уу гэдэг л асуудал. Тэгэхээр би бол
заавал тэр тренинг хийж явах хэрэгтэй, заавал тархиа хөгжүүлж явах хэрэгтэй, заавал математикийг сурч явах хэрэгтэй гэж би бол хувьдаа боддог. Тэгээд бас нэг юм жоохон өөрчлөлтөнд болохоор за хүүхэд болгон одоо ингээд өөр юм сурах хэрэгтэй, өөр талын креативитиг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг бол үнэн, гарцаагүй үнэн. Энэ бол бас боловсролын одоо бас нэгэн дэвшил, нэг юм шинэ одоо концепт. Гэхдээ креатив байхын тулд одоо тэр тэмцээн уралдаанаа болио бүгдээр одоо тэр математикийн тэмцээн уралдаан л гэдэг тэрнийгээ болчих математикч чиг хэрэггүй юм алга. Энэ бол бас үнэхээр бас хоцрогцсон ойлголттой. Буруу гэж үү? Маш буруу. Яагаад гэвэл за Google-д одоо жишээлхэд яг инженерингээр 9 монгол хүн ажиллаж байна л да. Гэхдээ за 7-8 улсын юм уу олон улсын ийм томоохон тэмцээн уралдаанууд дандаа орж исэн хүмүүс. Математикийн эсвэл мэдээлэл. Тэрийг нь одоо хамгийн өндөр шалгуур болж ажилд авд юм уу те Google. Үгүй. Тэрнийг нь ерөөсөө хардгүй. Тэрнийг бол зөвхөн HR яг хуу магадгүй CV уншиж байгаа хүн хамгийн ихний хүн л харж яж магадгүй. Тэрнээс хойш бол ерөөсөө зөвхөн интервью аваад тэр хүнийг шалгаж авч байгаа. Ерөөсөө л яг интервьюн дээр хийсэн ажлаар нь л авч байгаа. Тэгэхэд заавал тэр тэмцээнд орж исэн хүүхдүүд ороод байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр бидний боловсролын системээс одоо тэр томоохон одоо яг тэр өндөр технологиг хөгжүүлж байгаа газруудад хамгийн хэрэгтэй байгаа юм тэр өрсөл одоо компетитив тэр зан чанар байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг ерөөсөө хайж болохгүй. Хэрвээ тэрнийг хайх юм бол одоогийн манай боловсролын системээс авч үлдэх юм байхгүй болчих юм байна. Тэгэхээр тэрнийг бол заавал тэр чигт нь үлдээх хэрэгтэй. Дээр нь яаж нэг хүүхдүүдэд илүү креатив болох вэ? Биднэрт хамгийн дутагддаг зүйл болохоор асуудлыг олж харах. Асуудлыг олж хараад өгөгдсөн байхад бол тэрнийг шийдэх чадвар бол байгаад байдаг. Асуудлыг олж харах чадвар байдгүй. Энэ нь болохоор зөрөө байх шиг Европуудаас бид нар юмыг хамаагүй шүүмжилж чаддгүй, хамаагүй муу юмыг нуугаар нь хийж чаддгүй. Иймэрхүү зүйлүүд дээрээ анхаарах нь чухал болохоос өмнө нь болж исэн юмнуудаа буруу болгож бол ерөөсөө болохгүй юм шиг санагдав. Сүүлийн үед ч ялангуяа бага ангийн хүүхдүүдийг янз бүрийн уралдаанд тэмцэн ганцхан математикч өрнө гэж хооронд нь өрсөлдүүлэх нь болий, баг дүн тавихаа болий, үнэлэхээ болий те. Тэгээ Финляндийн боловсролын стандарт ч юм уу янз бүрийн яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас жоохон буруу талдаа гэсэн үг. Энэ бол би бол зүгээр яг хувьдаа бол буруу гэж боддог. Үнэхээр тэмцээн уралдааныг магадгүй олон болох хэвээр зөвхөн математикчдын бүр эсрэгээрээ бүх төрлөөр нь тэгээ тэр хүүхдүүд тэр дундаас хэрэгтэй зүйлээ олж авдаг. Тэгээ тэрнийхээ төлөө тэмцэж чаддаг, өрсөлддөг ийм хэмжээнд хүрэх хэрэгтэй гэж. Тэгээ яагаад тэгж бодож байгаа вэ гэхээр одоо жишээлхэд за ингээд ямар нэгэн ийм томоохон өөрчлөлт болохоор одоо бол яг одоо Америк хятадын хооронд ингээд нэг баг зэрэг ийм зөрчлийн үе байна л да. Тэгээ энээс болоод ингээд одоо тоглогчид одоо тоглоомын дүрм өөрчлөгдөд бол одоо зарим газруудад ингээд жинхэнэ одоо боломж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо бол жинхэнэ боломж ирж байгаа газар бол Вьетнам байгаад байна. Вьетнам руу одоо яг Солонгосын одоо технологийн компаниуд бүгд нүүж байна. Samsung байна, төмрийн үйлдвэр байна. Одоо жишээлхэд Вьетнамын экспортын 35%-ийг Samsung Electronics ганцаараа хийж байна. Энэ нь болохоор маш том өөрчлөлт байхгүй. Бүхэл бүтэн улсыг ерөөсөө хэдхэн технологийн компани ороод бүр оронгоор нь өөрчилж байгаа. Яагаад Вьетнам гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр өмнө нь бол Хятадд байсан үйлдвэрүүд хаана газар руу нүүх хэрэгтэй болсон. Хятадтай ямар нэгэн одоо асуудал одоо үүсч магадгүй улмаас тэгээд нүүхэд тэд нар ямар улсыг сонгож ийн вэ гэхээр за яг бид манайд байхгүй зүйл бол Вьетнам 100 сая хүнтэй. Манайд байгаа зүйл нь гэвэл Вьетнам залуу улс, дандаа залуучууд. Тэгээд маш олон дайнуудыг даваад гарцсан. Оюутнууд нь маш өндөр потенциалтай, маш их сурах эрмэлзэлтэй. Бүх тэр олон улсын тэмцээн олимпиадуудад Вьетнам шиг өндөр гардаг газар байхгүй. Тэгээд нэг хүнд оногдох GDP-гээрээ манайхаас хамаагүй бага. Тэгээ ийм байнгут ийшээ чинь одоо яг юу вэ гэхээр ерөөсөө хүний human resource тэнд төвлөрсөн байгаа учраас тийш ингэ нүүрчиж байгаа.
Тэгэхээр Samsung-ийн жишээлхэд одоо гар утасны үйлдвэр нь нөөцлээ. Магадгүй Samsung-ийн одоо тэр DRAM үйлдвэрлэдэг хагас дамжуулагчийн үйлдвэр нь ч бас нөөж магадгүй байгаа. Хэрвээ тийх юм бол одоо Солонгосын одоо дэлхийд бүр ганц монополддаг хамгийн өндөр технологи тэр одоо хагас дамжуулагчийн технологи ингээд Вьетнам руу орчих боломжтой болоод байна. Тэгэхээр бид нэр хэрвээ тухайн үед ингээд яг иймэрхүү нөхцөл байдлуудад одоо хүнээ бэлтгэсэн хүмүүс маань өрсөлдөх чадвартай, тэгээд тэмцэх чадвартай ингээд оюутнууд маань бол ингээд үнэлгээ нь хамаагүй өндөр болсон байсан бол ийм юм болох боломжтой. Тэрнээс биш зүгээр л одоо нэг монголчууд их сайхан сэтгэлтэй ингэлээ гэж Samsung орж ирэхгүй нь ойлгомжтой. Google одоо жишээлхэд квантум компьютер үйлдвэрлэх гээд Google, Apple хоёр квантум компьютер үйлдвэрлэх гээд өрсөлдөж байна. Би лав мэдгүй сайхан сэтгэлтэй хүн квантум компьютер үйлдвэрлэхэд сайхан сэтгэлтэй хүн хэрэгтэй байна гэдэг тийм л юм л оруулж уншаагүй. Энэ дээр бол яа харахгүй математик, яа харахгүй боловсрал, яа харахгүй одоо өндөр оюуны потенциал хэрэгтэй байна. Наачиг нөгөө макро зургаараа дахиад бидний нөгөө салбарын бол улс орны хөгжлийн бодлоготой ялчгал уялдах асуудал болж байгаа шиг байна л да. Тэгэхээр сайнаар төсөөлвөл одоо төрийн бодлогын зөв гараад бүх юмараа дэмжээл те хүний нөөцөө бэлдээд инглихэд ер нь хэдэн жилийн дараагийн Вьетнам Samsung-ийн үед Монгол болох боломжтой гэж боддог бай. Яг практикл. За жилд одоо төгсөж байгаа яг одоо зөвхөн одоо софтвер инженер биш одоо ямар нэгэн байдлаар инженерүүдийнхээ тоог одоо жилд 2 дахин өсгөөд явуулах гэхэд нэг 5 жилийн дараа гэхэд бол бид нэр нэг хүнд оногдох инженерийнхээ тоогоор бол одоо өндөр түвшинд хүрээд ирчихнэ. Тэгэх юм бол нэг хол бол биш л юм шүү дээ. 5 жил гэдэг бол тий бид нар болохоор өөрсдөө ингээд нэг тренд гараад ирэх юм бол ингээд бас улсаараа шуурч чаддаг бас нэг тийм жижиг маневр хийх хурд нь хамаагүй өндөр болохоор бол энэ бол тийм ч бас хэцүү зүйл бас биш байх гэж байна. Одоо жишээлхэд за нэг 5-10 жилийн өмнө гэхэд бол захиурийн хүндий цөөхөн хүнтэй өссөн. Яг тэр үед болохоор ямар одоо яг надад ажиглагдсан зүйл юу вэ гэхээр одоо бол захиурийн хүндэд нэг 200-аас 300 инженер ажиллаж байгаа. Монгол инженерүүд одоо технологийн компаниуд. Тэгэхээр одоо үе ба дээр үед одоо тэр захиурийн хүндэд монголчууд байхгүй байсан үе хоёрын хооронд маш их ялгаатай. Тэр ялгаа нь тэр Америкт байгаа юм биш Монголд их ялгаатай. Жишээлхэд 10-20 жилийн өмнө гэхэд бол Монголын технологийн компаниуд гэхээр нэг MySQL дээр нэг HTML темплейт тавьдаг л хэмжээнд байсан баг. Тэгэхэд яг тэр үед чинь бол тэр Google гарч ирсэн, тэр YouTube гарч ирсэн. Биднээс бүр хол тасарсан шал өөр төвшний юм ярьдаг байсан байхгүй. Тэгэхээр тэрнийг бол үнэхээр Монголд бол яг олд сонсгоч боломжгүй шал өөр маш тоцрогдмол байдалд хүрсэн байсан. Тэгэхэд одоо бол Silicon Valley-д 200-аас 300 инженертэй болоод ирэхэд Монголын компаниудын одоо технологийн түвшин тэдний хурд бол маш өөр болоод эхэлж байна. Тэгэхээр би бол хүмүүсээ ч их гаргах хэрэгтэй, буцааж ч их авчрах хэрэгтэй. Энэ хоёрын хооронд энэ одоо зөв менежмент хийгээд энэ циклыг одоо ингээд хурцгаад их болгоод авах юм бол тэгээ инженерийнхаа тоог нэмээд авах юм бол энэ бол боломжтой тоог гэж байна. Боломжтой зүйл гэж. Яг үнтэй бас уйлдаад асуух ёстой зүйл бол сүүлийн үед бас хүмүүсийн залуучтай айгүйх ярьдагс нь brain drain буюу те Монголоос энэ гайгүй залуучууд нь яваад байна, гараад байна те Монголынхаа эдийн засаг бизнес нийгмийн салбар 50 нэмэр оруулахгүй тэр гадны улсуудад ингэж ажиллаад байна гэдэг нэг шүүмжил яагаад гэдэг. Энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Энэ дээр 100 гаруй мянган монголчууд те одоо байх шиг байгаа юм. За миний хувьд бол за бүгд ингээ гараа явуучвал бас асуудалтай л ахал та. Тэгэхдээ сая бас хэлсэн ерөнхийдөө бол гарах нь илүү их юмыг оруулж ирээд байгаа шиг байна. Илүү их хүн гарснаар магадгүй өөрсдөө хөгжүүлээд жишээлхэд 20 жилийн өмнөх Монголын одоо мэдээллийн технологи тэр дэлхийн мэдээллийн технологи хоёрын хоорондох зөрөө одоогийн Монголын компаниуд дэлхийн компаниуд хоёрын зөрөө бол маш өөр болсон. Одоо бол хамаагүй ойртоод ирсэн. Тэгээ энэ зөрөөг хэн арилгаж байгаа вэ гэхээр ерөөсөө тэр гараад явчаад буцаж орж ирж байгаа. Тэгээд энэ хоёрын хооронд ингээд ямар нэгэн ийм байнгын ийм одоо мэдээллийн солилцоо яваад байгаа. Энэ хоёрын хооронд ингээд хүмүүс ирж очиод байгаа. Энээс л бол багасж байгаа гэж би бол харж байна.
Ноу хау тээж ирээд шүү дээ. Тээж ирээд яваад тэгээд одоо жишээлхэд тэр хүмүүс чинь зам болгоно л Монголдо ирж байгаа. Монголдо ирэх болгонд л дахиад нэг шин санаа, шин одоо бүтээл, дахиад энэ хоёрын хооронд чинь дахиад нэг цикл ингээд эргэлдчихэж байгаа. Тэгээд тэнд ажиллаж байгаад ирж байгаа ч хүмүүс байна. Одоо том их сургуулиудад багшилж байгаа ч залуучууд байна. Энэ бүхэн би бол илүү их гараад илүү их мэдээллийг авчраасаа л гэж боддог. Монголтой холбоотой өөрийнхөө мэргэжлийнхаа чиглэлээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бизнес хийж гинөө. Ер нь Монголын мэдээллийн технологийн хөгжил яг энэ бизнесийн орчинг ер нь яаж харж байна? Юу гэж дүгнэж байна? Давуу тал нь юу байна? Сул тал нь юу байна? За давуу тал гэх юм бол биднэрт болохоор яг тест хийх бас юм орчин байж байна. Тэгээд заавал томоор эхлэхгүйгээр жижигхэн эхлээд жижигхэн тестлээд пилот тестийг явуулчих. Пилот тест хийгээд ингээ үр дүн гаргачих. Тэрнээс за Хятадд ч юм уу Америкт эхлэх юм бол заавал томоор эхлэхгүй бол бас жижигээр эхлээд ямар нэгэн үр дүнд хүрэхэд бол маш хэцүү. Тэр нь бол давуу тал баг. За сул тал нь бол яхаарахгүй хүний нөөц. Энэ бол бүр хаа сайгүй ажиглагдчихж байгаа. За тэгээд Монголд одоо бас нэг цаг зав муудаад яг байнгын оролцоотой юм хийхэд бол бас хэцүү болж байна л да. Тэгэхээр тэрнээсээ илүүтэйгээр одоо хэд хэдэн газар илүү консалтинг маягаар одоо ажилтнанд тусдсан болох ямар нэгэн одоо технологийн одоо чиг хандлагыг нь одоо банк засч одоо яаж өгөх иймэрхүү ажлуудыг илүү хийж. За одоо сүүлийн асуултаас үе нэвтрүүлгийн цаг маань дуусч байгаа юм байна. Сая хоёулаа ажил дөрвийн 4-р хувьсгал гэдгээр асуултаа эхлэх ингээ нэлээ дэлгэрэнгүй яриа явж байна. Сая Вьетнамын жишээг бас хэллээ те маш богино хугацаанд ингээ Солонгосын хөрөнгө оруулалтыг татаад ингээ бүсийнхаа баг дэлхийд тэргүүлэх чиглэлийн юм тоглогч болж гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ ажил дөрвийн 4-р хувьсгалын ололт амжилтыг богино хугацаанд Монголынхаа бүх салбарт амжилттай хэрэгжүүлж үр шимийг хүртэхийн тулд хин яг юу хийх ёстой юм бэ? Тэрийг юу гэж харж байна? Одоо мэдээж эн чинь бүгдээрээ л хамтарч ажиллах ёстой бах те төрийн бодлогон те хууль журам нь ховын хвшлийнх нь иргэд өөрсдөө те. Тэгэхээр энэ дээр нэвтрүүлгээ бас нэг дүгнэж дуусгамаар байна л да те. Тэгэхээр асуудлуудыг ярьлаа. За гадны гоё кейсүүдийг ярьлаа. Тэгвэл энийг яаж Монголд тэгвэл хэдүүлээ тэр гоё магтаад бишрээд байгаа улс ажил хэрэг болох ёстой. Энэ хэний үүрэг юм? За миний бодлоор бол хамгийн эхлээд хийх ёстой зүйл бол ерөөсөө оюутнуудаа л бэлтгэх. Боловсролын салбараас эхлэх ёстой гэж байна. Боловсролын салбараас эхлээд илүү олон инженерүүдийг бэлтгэх. За яг одоо тэнд хэрэгтэй байгаа хүмүүсийг бэлтгэх. Креатив байх хэрэгтэй юм байна. Тэгээд асуудлыг олж хардаг байх хэрэгтэй юм байна. Тэгээд олж харлсан асуудлаа шийдэж чаддаг байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ дээр суйрлал яг тийм хүмүүсийг л бэлтгэхэд. Тэгээд тийм хүмүүсийг бэлдээд одоо хамгийн их ажлын байр, хамгийн их одоо үнцнийг бүтээх боломжтой салбар нь бол одоо яг яхахгүй мэдээллийн технологи, програмчлалын салбар эсвэл одоо электроникийн салбар болж хувирах гэдэг юм л да. Тэгэхээр тэр тал руугаа илүү их бэлдэх. Тэгээд бүр нэг 20 жил, 30 жилийн дараахыг харж байгаа бол тэрэндээ зориулаад одоо тэр квантум байд юм уу, биотехнологи байд юм уу тэр тал руугаа одоо бүр баг хүүхдүүдэд чиглүүлэх. Ийм л одоо арга хэмжээг авах хэрэгтэй. Тэрнээс яг одоо бол одоо бид нэр за хагас дэмжүүлэгчийн үйлдвэрийг барьяач гэдэг ч юм уу ийм бол юу хийх боломж байхгүй. Ер нь зөв бодлого гаргаад хүний эртнээс бэлдээд хүндээ хөрөнгө оруулаад бүр бодлоготойгоор тэ ингээ явах юм бол одоо эдийн засгийн манай жижигхэн улсын эдийн засгт бол юун уул уурхай байтугай хэмжээний импакт оруулах бүрэн боломжтой тэ. Дээрээс нь Samsung бүтэн том компаниудын за хааб нь юу юм яарч нэг чиглэлийнх нь бас нэг юм дэд бүтцэн болоод Монголд барьж бүрэн боломжтой гэж би ойлгоцсон тэ. За залуучуудаа хандаад та нэг төгсгөлийн үгийг хэлээч. Одоо ялангуяа нөгөө гадагшаа сая нэг IC-ных нэг судалгаа хийсэн байсан л да. 10 жилийн хүүхдүүдээс асуусан байсан. Тэгээд тэгсэн чинь баг 70-80% нь 10 төгсөөл шууд гадаад явна гэдэг хариултыг өгсөн байсан. Тэгээд Google өөрөө бас айгүй нэр хүндтэй одоо тренд болсон компани манай залуучууд байдаг. Google бас орж ажиллах юмсан гэж айгүй олон залуучуудаас хүсдэг, ярьдаг. Тэгэхээр шалгуур нь юу вэ? Энэ залуучуудад ирээдүйн инженерүүдэд өгөх зөвлөгөө гэвэл юу аах вэ?
За ирээдүйн инженерүүд гэх юм бол за одоо яг ялангуяа одоо технологийн компаниуд бол хүнээс юу хардаг вэ гэхээр нэгдүгээрт нь бол оюуны потенциалыг нь л харж байгаа. Яа харахгүй. Ерөөсөө л нэг номер. Бусад зүйл нь бол 2, магадгүй 3, 4, 5. Мэдээж хэлбэр хайна. Ерөөсөө хүнтэй сайн ажиллаж чаддаг байх хэрэгтэй, мэдээж зэрэг сайхан ааштай байх хэрэгтэй. Энэ бүхэн бол бас нэг шалгуур. Гэхдээ нэг номерын шалгуур биш. Хамгийн чухал зүйл бол оюуны потенциал. Оюуны потенциалыг юугаар хэмждэг вэ гэхээр математикаар л хэмждэг. Математикаар эсвэл замаар код бичүүлэл яг асуудлыг чи яаж шийдэж байгааг хичнээн л. Тэгэхээр энэ дээр л илүү төвлөрөх хэрэгтэй байх гэж бодож байна. Бусад зүйл бол 2 дугаар, 3 дугаар зүйл учраас тэрнийг бол 2 дугаар, 3 дугаарт сурч болно. Тэгэхээр тэн дээрээ л илүү их анхаараарай л гэж. За маш их баярлалаа цаг гаргаж ирсэнд. За баярлалаа.